уншлагаа. За шанхны уншлагаа эхлэе. За оёдлын утас зүү ашиглаж байна. Оёдлын утсаа хоёр давхраар нь сүглсэн байгаа. Нэг талын үзүүр нь ийм битүү байхаар ингэж сүглсэн байгаа шүү. Ингэж сүглж хэвэл хэлгээ сайн болдог байгаа. За ингээд битүү хэсгээрээ зүгөө оруулаад гогцоолдоод өгнө. Ямар ч зангилаа байхгүйгээр эхэлж байгаа. За хоёр дахин ингэж оруулаад энэ хоёр оруулсан хоёр хэсгээ хоёулангийн зүгээрээ нэвт ингээд хатгаж агаад ингээд өөр нь зангидаад өгнө. Тэгвэл утас чинь нааш цаашаа гүйхгүй хөдөлгөөнгүй болно гэсэн үг. Ингээд зангилаа хийхгүйгээр гогцоолдоод шууд хэлгээ явчих юм бол утас чинь хоёр тишгээ ингээд тараад гүйгээд идэг. Тэгээс сулардаг тий. За ийм болж өгнө. Утас чинь ийм хөдөлгөөнгүй болох байгаа шүү. За одоо энэ чинээс яг энэ зохиомжныхаа дагуу хэлхэж эхлэе. За 8 мм-тэй сувц. Визер, бүдүүн визер 6 мм-тэй сувц. Визер 4 мм-тэй сувц. Биш 6-тай. 6-тайгаар 2. За 6-тайгаар 2 визер. За тэгээд 4 мм-тэй сувсаар үндсэн урт уншлагыг хийсэн байна. За би энийг ерөөхдөө тоолчихсан байгаа. 49 ширхэг орсон. За яг энэнийхээ дагуу хэмжээ нь бүгд адилхан учраас яг тоогоор нь явчих юм бол орт богино зүрхгүй яг хэмжээгээр гардаг байгаа. За бас дундуур нь ч гоё л оруулаад өгч болно. Өөрөөсөө зохиомжоор сонголтоо гаргаж болно. За ингээд 49 ширхэг жижигийг хийлээ. Одоо 6 мм. 6 мм тий. Визер, улаан визер. Дахиад 6 мм. Дахиад улаан визер. Тэгээд 8 мм. За тэгээ хамгийн жижиг ингээд дуусч байгаа. Тэгээд энэ утсаа төгсөхийн тулд хамгийн жижиг бизрээ ашиглана. Сувсаа. Бизер байгаа, цагаан өнгийн бизер байгаа бол хамгийн жижиг юм бизрээ оруулаад зангидаад өгнө. За ингээд тулгана. Утсаа ерөөхдөө тулгана. Их чанга тулгахгүй, зөөлгөн тулгаад. Доороос нь сайн тул. Тий. Доороос нь ингээд түлхээд тулгаад өгнө. Тэгээд тулгансныхаа дараа хөнгөө энд нь тулгаж агаад зангидаад өгнө. Энэ хамгийн доотлын сувстайгаа цуг зангидсан шүү ингээд. Ингэж оруулаад. За ингээд чангалаад. За нэг иймэрхүү болно. За ингээд зангилаагаа дахиад чангалаад. Миний хувьд бол 1 2 3 бол заавал зангиддаг байгаа. Тэгвэл хараа нэг дутуу хийгдээд байгаа юм шиг санагдаад идэв. За энэ зөөлөн утсаар ойсон учраас ингээд чанга татахаар тасарчдаг байгаа шүү. Тэгэхээр даав утастай зөөлөн юм даав утас ашиглахаасаа илүү нилонын торгон цагаан утас гэдэг арай зузаан. Тэрийг ашиглавал илүү бат бөх болох байгаа шүү. Заа. Одоо энэ зөөлөн даав утас бол ингээд жоохон хүчтэй татахаар тасарчдаг. За ингээд ийм унжлах нь. За яг энэ ижил хэлбэрээр нөгөө хоёрын нь унжлагыг хийж болно. Хүсвэл дундуур нь өөр дахиж төмөр оруулж ирээд 5 салаа ч юм уу ингээ болох боломжтой. За одоо үргэлжлсэн 2 салаагаа хийя. За ингээд унжлага 2 унжлага маань бэлэн боллоо. Одоо үүнийг шанхныхаа өргөн хэсэгт нь толгойн тарихтай холбож үзүүлье. 4 мм өргөнтэй зузаан сатурк утас
авчлаа. Нэг 40-50 см-ийн урттайгаар тасалж аваад шанхныхаа унжлагыг тогтоож өгнө энэ утсаараа. За энэ хэсэгт ингэж байрлуулна гэж тооцно. Энэ рүү ингэж оруулаад ийшээгээ холбож оруулна. За хадаас ашиглахгүйгээр строк утас өөрөөр нь за ингэж яагаад арга байна. за ингээд нэг үзүүрээ ямартаач оруулаад сүүлчээ. Энийг бас нөгөө сувсаараа хийчих болох юм байна. Жижиг сувс. Тийм. Жижиг сувс ашиглаад ингээд оруулж байгаа. Тэгвэл бас Солон болох юм тийм. Наад хоёр цаад хоёр талт нь хэлээ. Сувс энэ утсандаа сувс сүвлөөд нэг юм жижиг сувс сүвлөөд 4 см-тэй 4 мм-тай сувс. Тийм жижиг сувснасаа за тэгээд хоёр үзүүрээ энэ огцороо нь оруулаад өгнө. Тэгэхээр нөгөө төмөрний нүхт дарагдаад хэцүүрхээ харагддаг. За одоо яг оруулах байгаа сувс руугаа хоёр үзүүрээ оруулаад бүхлэж байгаа сувс руугаа хоёр үзүүрээ оруулаад өгнө. За ингэж харагдана. За одоо энэ байдлаар нь бүхэлж өгнө. Өглөөнгөө алгаж бүхэлж өгье. Тэгэхээр одоо энэ хоёр утсаараа одоо ингээд нааш чааш нь сүлжээд руугаа оруулаад сүлжээ. Тий, сүлжээд өгнө. Бүхлэгтээ дор бүрнээс сайн зангидаад яваарай. Одоо ингээд нэвт гаргачингуудаа хоёр үзүүрийн хоёр тийш нь ингээд сүлжээд хоёр үзүүрээ салгаад хоёр тийш нь сүлжиж нааш цааш нь сүлжиж бүхэлж яваад сүүлд нь хоёр үзүүрээ ойртуулж агаад занглаад өгнө. Одоо ингээд доош нь гаргачаад дахин энэ гогцоороо одоо энэ төмөрнийхөө гогцоороо мөн оруулж нааш цааш нь сайн нааш цааш нь оруулаад бүхлээд өгье шүү заяа. Ингээд сайн нэг дахиад нэг хоёр дахь бүхлгөө явуулчлаа. Одоо бид дахин ингэж ийшээ гаргаад гаргаад ингэж гаргаад дахин ингэж тойруулах байдлаар хоёр явна. Нөгөө талынхаа үзүүрээс мөн яг ийм тойргоор нөгөө тишээгээ нэг тойргоор төмөрнийхөө гогцоор мөн оруулаад хоёр удаа явна. Ингээр нийт хоёр талаас хоёр бүхэлгөө анх орсон хоёр давхар утасны бүхэлгөө ингээд нэлийн олон бүхэлгөө орж байгаа учраас бат бөх олж өгнө. Одоо нөгөө талынхаа цэг явъя.
ингээд нэвт гаргаад ирлээ. Дахиад хажуу тишээгээ эхлэх байдлаар суснуудынхаа дундуур оруулаад за бүхлгөөгөө нэлээд олон удаа давхарлалаа. За энэ ингээд олон удаа орсон бүхлгөө хийгдсэн байгаа нь харагдаж байна. За хоёр утасны маань үзүүр ингээд хоёр өөр газар байна. Нэг нь энд, нэг нь энд явж байна. За тэгэхээр би энэ утсыг одоо энд гаргана. Тэгээд хоёр утсаа зангидаад бүхлөөд өгье. За заримдаа утас нь гарч ирэхгүй байгаа юм бол бахаараа нарийн уушуутай бахаараа утсаа түлхээд өгөөрэй. Тэгвэл амархан гараад ирнэ. За одоо энэ хоёр утсаа нийлүүлээд зангидаад өгье. Олон удаа зангидаад өгье. 3 зангидчихлаа. За одоо энэ утсаа бас их урт хайчилж тасалж болохгүй. Яг боломжийн хэмжээгээр бага зэрэг ингээд иймэрхүү хэмжээтэй хайчилж аваад үзүүрээ бас зөөлөн галаар ингээд шатаагаад жижиг болгоод өгнө. Бас ингээ хатуугаар орчих юм бол хүүхдийн толгой руу хатгаад жоохон эвгүй байдаг. Ингээд совсруу ингээд наагаад өгвөл ер нь зүгээр шүү дээ. За ингээд нэг талынх нь бэхлэгээ дуслаа. За бүхлгөөгөө нэлээд олон удаа нааш чаш нааруулаад бүхлгөөгөө хийлээ. За хоёр утсаа энд ингэж гаргаж ирлээ. Одоо хоёр утсаа холбоод зангидаад өгье. Түрүүний шиг таслаад жолгороо. За ингээд туслаа. Ингээд хөдөлгөөнгөө сайн бэхлэглээ. Та нар ч гэсэн ингээд сайн хөдөлгөөнгөө сайн бэхлээд өгөөрэй. За ингээд хүүхдийн толгоон унжлах, толгоон гоёл бэлэн боллоо. За хэрвээ өөрсдөө том хүнийхээ хийгвэл энэ чимэглэл одоо төмрөө их гоё тансаг том хэмжээтэйгээр сонгоод дээр нь ингээд үлзийхээ байдаг одоо холбогч жижиг үлзийхэнүүд байдаг, хүрднүүд байдаг. Тийм юм авч ашиглаад мөн урт хэмжээтэй болгоод унжлагын олон салаа болгоод гэх мэтчлэн гээд мөн энэ сүлжээсээ чимэглэлтэй болгодог ч юм уу эсвэл арай өөр маягаар сүлжээд өөртөө зохиомжлох тийм ээ ингээд хийх боломжтой. Өнгөө мөн өөрийнхөө хүсэнд тааруулж өнгөө сонгоод тий дээлийнхаа өмсч байгаа хувцсныхаа одоо өнгөнд сонгоод за тэгээ энэ болор бизер сувцны оронд болор ашиглаад өөр материал ашиглаад ингээд өргөжүүлэн хийх бүрэн боломжтой байдаг. За тэгээд ингээд толгоон гоёлтой хослуулаад эмгээч мөн адилхан ижил өнгөөр ингээд хослуулаад хийх боломжтой. Мөн бүсээч өөрийнхөө толгоон гоёлтой хослуулаад хийх боломжтой. Эмэг, буугуйч гэд юм одоо хослуулаад хийх юм боломжтой байдаг ахнэ. За ингээд үндсэн сувсан урлагийн 3 төрлийн сургалт маань ингээд дуслаа. Баярлалаа.